нэг Монгол хүнийг бүтээх гэж, насанд хүрэх гэж бас монголчууд бид татвар төлөгчд монголчууд бас нэлээд их хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулдаг тий. Тэгээ яг ингээд насанд хүрэнгүүтээ одоо ингээд гадагшаа явдаг. Мэдээж одоо хүний эрхийн асуудал л да. Гэхдээ ер нь ингээд гадаад дууга монголчууд маань тэр улсад л ингээд баялаг бүтээж үлдээгээд байна л да. Тэр улсыг л хөгжүүлээд байдаг. Гэтэл энэ эх орондоо өнөөдөр одоо хувийн хвшлэн боловсон хүчний хомсдолд орцсон. За төрч гэсэн бас боловсон хүчний хомсдолтой л байх шиг байна. Тэгэхээр ер нь монгол хүн Монголдо ажиллах, амьдрах, аятаа төгтөө орчныг бүрдүүлэх, нутагтаа одоо эзэн байх, нутагтаа одоо хангалттай цалин үйлс аваад инх тунх амьдрах энэ орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр мэдээж одоо Монгол төр ажиллаж байна. Тэгээ ер нь цаашдаа ингээд гадаад амьдрах, ажиллах нөхцөлийг нь улам одоо сайжруулад гэх юм боломж гаргаж өгөөд энэ боломжийг ер нь илүү ингээд нээлттэй болгоод яваад байх нь ер нь яг том бодлогын хувьд хэр зохистой вэ? Ер нь тэгээ одоо өнөөдөр энэ улсыг чи монголчууд л хөгжүүлнэ болохоос одоо хувийн хвшлийнхэн чи ихэнх нь л одоо Филиппинээс, Хятадаас, энтхгээс ажилч аавна гээл одоо энэ хөдөлмөрийн ямар ч гэсэн баахан өсөлт өгөөл хэдэн мянган хүний л ажлын байрны асуудал яриад явж байгаа юм байна лээ. Тэгээд танаас ч гэсэн квот тогтоож өгөх юм байна лээ. Тэгэхээр энэ дээр ер нь ямар бодлоготой байгаа вэ? Тэгээд мэдээж яг одоо нэгэнт гараад ажиллаж байгаа тэр хүмүүс би бол ойлгохдоо бүгд л одоо яг хөдөлмөрийн насны иж хийд бүтээж байгаа монголчууд л гадаад ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс тэнд очиод нэг амраал зугаалал хэвтээд аятаа төгтөө амьдраад байгаа хүн гэж олон байгаа гэж харахгүй л байгаа л да. Тэгэхээр ер нь тэр валютын анш маншаа бас цаашдаа яаж тооцох юм. Үнэхээр яг одоо тэр хүмүүс амьдралынхаа эд үедээ тэр гадна ажиллачаад яг одоо нэг тэтгэвэр аваад амарч зугаалах насан дээр эргээд ирсэн чинь нөгөө нийгмийн даатгалын шимтгэл эмтгэл нь хэр одоо бодит байдалтайгаа уйлд нийцж яах юм. Тэр үед одоо валютын ханш ч гэдэг юм уу төгрөгийн ханштай хэр уйлдах юм. Энэ тал дээр хийсэн судалгаа байна уу гэсэн ийм асуулт байна. За хос хоёр гүшүүнэ ер нь энэ одоо яагаад монголчууд гадагшаа нөгөө дрейн болоод байгаа. Яагаад брейн гейж болж чадахгүй нөө тарих гадагшаа яагаад гоожод байна гэдэг асуудал бол монгол хүний нэг цагт одоо бүтээж байгаа бүтээмж тэрний цалин үлснэл асуудал юм бэл. Одоо ингээд монгол залуучууд бол эх орондоо ажиллах, хөдөлмөрлөх, амьдрах бүх хүсэл тэмүүлэл байгаа. Яг харамсалтай нь өнөөдөр монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үлснээ доод хэмжээгээр тооцож үзэж байгаа шүү дээ. Нэг цагийн цалин үлс бол $10 цент л байгаа байхгүй юу? $10 цент. Тэгэхээр энэ нэг цагийн хөлс хамгийн багадаа нэг $5-8 болж иж одоо хүмүүс эх орондоо ажиллах, амьдрах одоо ийм хүсэл тэмүүлэлтэй болдгийм байлээ. Тэгээ энэ хийсэн тооцоо байдгийн нийт нэг хүний дотоодын нийт бүтээгдэхүүн $12,000-аас $17,000 болсон цагт бол ингээд гадагшлах, ажиллах хүчний гадаад ажиллах, эх орноосоо дайжих одоо энэ явдал одоо зохисдгоо гэсэн энэ Европын холбооноос гаргасан ийм тооцоо байдгийн байлээ. Тэгэхээр бид нар энэ одоо Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэг хүнд ногжоо дотоодын нийт бүтээгдэхүүн $10,000 болох гэдгийг цаад бодлого бол одоо монгол залуучууд, монголчууд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх одоо ийм хүсэл тэмүүлэлийг одоо төрүүлэх ийм л бодлого байх юм аа гэж би харж байгаа хөдөлмөрийн сайдын хувьд. Тэгээ манайх нэг зүйлийг ерөөсө хэмжиж үзээгүй юм байна. Юуг хэмжиж үзээгүй гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа энэ цалин үлсний зардал гэж нэг юм хэмжээс байдаг юм бэл. Тэгэхээр манай улс бол энэ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа цалин үлсний зардал бол их багтаа явдаг. Тэгэхээр энийг одоо ингээд бид нар ер нь бол цаашаа өсгөх одоо ийм л асуудлуудыг шийдэж энэ монголчууд эх орондоо доктор суурьшилтаа одоо ажиллах одоо ийм л орчин бүрдэх хэрэгтэй байна гэж харж байгаа. Гэхдээ бид нар нэг зүйл дээр их сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Ягаад өнөөдөр Монгол улс одоо ажил хүсний одоо энэ хомсдол үүссэн бэ гэдэг асуудал бол бүх монголчууд гадагшаагаар явсан асуудал биш шүү дээ. Бас хэрэгж байна. Одоо нийт нь 213 мянган монголчууд гадаадд одоо амьдарч байна, ажиллаж байна. Тэгээд 90-с 2004 оны хооронд нийт 14 жилийн хугацаанд одоо яг нөгөө бидний төрөлт багассан. Яг энэ үед уг нь одоо төрөлт багасаагүй байсан бол энэ үед төрсэн хүүхдүүд өндөр хөдөлмөрийн зах зээл дээр одоо ажиллаж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн оролцоог хангаж явах хэрэгтэй юм. Нийт нь 300-аас 350 мянган одоо боломж алдагдсан боломж гэж нэрдэх юм уу? Энэ боломж одоо алдсан. Энэ бол манай Монгол улсад бол маш том цохилт болж байгаа. Юу гэхээр бид нэр өнөөдөр яг одоо ажиллах хүчний хүмүүс бол нэг 2 сая хүрэхгүй одоо юутай нөөцтэй
тэрэн дотор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 1.2 сая. 1.2 сая ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ хөдөлмөрийн зах зээл дээр байгаа одоо монголчуудад бол 550-аас 650 мянган одоо хүний хомсдол үүссэн байхгүй. 213 мянган гадаад байна. Бага төрөлтөө үеэс 300-аас 350-аас 380 мянган одоо төрөх ёстой байсан хүүхдүүд төрж чадаагүй. Энэ боломжийг алдсан. Ингээд энэ бол одоо манад одоо ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээл дээр бол хамгийн том одоо хомсдол үүсгэсэн гол шалтгаан юм байгаа шүү. Энийг одоо их хурлын гишүүд та бид нар их зөв ойлгож, зөв дүгнэлт хийжээж одоо яахгүй бол бодлого боловсруулахгүй бол ерөөсөө монголчууд бүгдээрээ дайжаад ингээ явцсан юм шиг одоо бас байж болохгүй. Энэ бол яг монгол хүний нэг цагт бүтээж байгаа бүтээмж, нэг цагт бүтээсэн бүтээмж дээр одоо олгож байгаа цалин өсөлттэй холбоотой ийм асуудал юм байлээ гэдгийг бас мэдээлэл болгож хэлье. За нэг тэр гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ танахаас ус нэг бичиг зачиг хувийн хвшлүүд баха өгөөл байгаа юм байлээ. Тэгээ ер нь яг аль улсаас одоо миний бол сонсноор бол Филиппин, Вьетнам гэл олон улсын нэр дуулдаад байгаа. Энд чинь нөгөө яг бас бодлоготойгоо хэр нийцэж байгаа вэ? Ер нь одоо яг энэ жил хичнээн аль улсаас хичнээн ажиллах хүчин ямар мэрэгчлэр чиглэлээр оруулж ирэх юм бэ? За хас хоёр гишүүн их чухал асуудал хөндөж ярьж байна. Тэгээ бид нар бас нийгэмд их зөв ойлголт өгмөр юм байлээ. Юу гэхээр ингээд нэг юм ажиллах хүчний квотыг хязгааргүй болгочдөг нэг юм одоо ойлголт байдаг. Манай Женкагаас авахуулаад одоо 280 мянган хожоо оруулж ирэх чинь энэ гэдэг тийм зүйлийг ярьсан. 280 мянган хүнийг хизээч Монгол улс ерөөсөө нэг жилд авдаггүй. Ерөөсөө Монгол улсны одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа хомсдол бол 30-50 мянган ажиллах хүчний л хомсдол гэдэг энэ жилийн 30-50 мянган. Тэрийг л одоо ингээд унаасаа зохицуулдаг ийм хуультай. Гадаадын иргэдийн одоо эрх зүйн байдлын тухай хуультай. За ингээ энэгээр бол одоо нийт хүн амын одоо 1% төрөхгүй хязгаартай шүү дээ бид нар 1% төрөхгүй. Тэрс маань нэг улсаас бол одоо нэг улсаас бол одоо яг энэ квотын 30-аас одоо дээшгүй хувийг одоо эзлэхгүй байх гэсэн юм бид нар хязгаартай юм байна. Тэрнээс биш нөгөө нэг квоткоогоор одоо ингээ гаднаас ажиллах хүч одоо оруулж ирдэг нэг ийм тогтолцоотой улс орн биш. За энэ жил мега төсөл хэрэгжих одоо томоохон төсөл хэрэгжүүлэх одоо энэ хүрээнд бол засгийн газар шийдвэр гаргаж нөгөө 100% ажлын байрны одоо юунаас чөлөөлдөг, төлбөрөөс чөлөөлдөг тодорхой салбаруудтай улс орны одоо алсын хараа за дунд бол урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжиж байгаа одоо энэ төсөл хөтөлбөрүүд дээр бол одоо чөлөөлдөг. За энэ жил одоо бид нар нэг 28 мянга орчим одоо гаднаас ажиллах хүч оруулах одоо ийм юутай байгаа хэрэгцээ байгаа. За өнөөдрийн байдлаар засгийн газараас өгсөн зөвшөөрлөөр одоо чөлөөлсөн чөлөөллөөр бол нийт нэг 20 орчим мянган одоо ажиллах хүчин гаднаас авах ийм л одоо зөвшөөрлүүд олгогдож байгаа. Тэгээ ер нь одоо энэ ажиллах хүчний зөвшөөрлийг бол одоо бид нар нэлээд их тийм юу болгож байгаа шүү дээ. Хүн цортлгүй, чирэгдэлгүй тийм ээ. Одоо зарим салбарууд дээр бол одоо ямар ч байсан квоттой багтаагаад ажиллах хүчнээ оруулж ирэх энэ зөвшөөрөл бол олгогдож байгаа. Тийм.